Хай, өглөөний цайгаа гадар очие. Өчигдөр уг нөхөр дэлгүүрээс маргааш өглөөний цайгээ авчирсан юм аа. Данч нэг сониамттай. Хаанаас олсон гэмээр амар юм хатуу авьяастай бичийн капкейк шоколадтай донат энэ төр авчирсан. Тэр чинь өглөөний цайн дээр ухад тохиромжгүй шүү дээ. Тэгээд өөртөө гарч ирэл очие. Нөхөр өглөө ажилдаа явцсан. Намнаас өнөөдөр ажилдаа. Уг намна биднийг ирсэн болохоор энэ 7 хоногт ажлаас өчөлөө аавна гэдгсэн байсан. Үгүй тэгсэн ч гэсэн үнцэн ажилтан болохоор яг ингээд бүтэн 7 хоногийн чөлөөхгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр нэг ажилдаа очоорой гэдгсэн гэсэн. Тэгээд өнөөдөр ажилдаа очиод ойр архи. Тийм болохоор өнөөдөр хүү таарал гадуур гараа. Япон бас ганц хэрэлдэг болохоор би ярьж чадахгүй ч гэсэн ерөн бицэн юмнуудыг хараад явчихад бас нэг төрч бидлэхгүй хаа. За өнөөдөр хүү таар одоо бад байдаг шинжлэх ухааны ирээдүйн музей гээд музейд ирлээ. Ер нь ихтэй бит 3 вишээ тийш явахдаа музей, амтны хүрээлэн аквариумыг бол аль болох үзчих юмсан гэж бодож явтیں۔ Энэ шинжлэх ухааны музей болохоор яг л стандартны биологи, тарих судлал, мэдрэхүйн системжүүлэлт, сансар окторгүй одон орон зэрэг юм хэсгүүдтэй юм билээ. Тэрэн дээр нэг хөрхэн санагдсан юм нь хүн хөгшөрөхөөр ямар мэдрэмжтэй болдог вэ гэдгийг ингээд яг туршуулж үзүүлт юм билээ. Одоо жишээ нь ингээд юм дэлгэцэн дээр тоглоом байлаа гэж бодоход тэндээс ингээд үг хэлнэ. Тэр үг нь амар айжхан за. Тэгэд хүн хөгшөрөхөөр сонсгол нь ийм хэмжээнд буурсан байдаг. Юм сонсоход хэцүү байдаг. Тэгэд бас юм цагс түрээд супермаркет руу орлоо гэж бодоход булчин шүрмэс суларсан болохоор ямар их ачаалал хөлд авдаг гэдгийг мэдрүүлэх зорилгоор юм хөлн нөөг хүндрүүлэгч уучаад ингээд тийш алхуулаад идэг. Тэгэд бас ингээд машин барихад ямар хөө идэг вэ гэх юм бүрсээс орчин үзүүлэл ер нь Японч бас төрөлт нь бураад хөвшрэлт маш их байдаг гэд тэгээд энэ талаараа бас залуучуудад хүүхдүүдэд ойлгуулж мэдрүүлэх зорилготой юм хэсэг үт юм лээ. Тэр нь бас амар хөөрхөн санагцсан. За өнөөдөр Японы талаар юу ярих вэ гэвэл өмнөх бичлэгэн дээр гадна байдлын талаар ярьсан. Тийм ч өнөөдөр Япончуудын дотн байдал гэж үгээд хоолой юм хоорондын харилцааныхын талаар санал бодлоо ярья гэж мэгээд. Гэхдээ тэр нь надад аюу таалагдаагүй хоорондын харилцаа гэж. Үгүй ер нь хоорондоо харилцдагчгүй тийм харилцаач байхгүй. Яриад байх юм баггүй за бай дуусаа гэж. Тэгээд тасгачдаг л яг тийм ууртай. Гэхдээ надад хоорондынхаа харилцаа нь маш хүйтэн бараг нэр харилцаач байхгүй дээ. Ер нь яг л техник технологийн хөгжлөд агаад хүн хоорондын амьд харилцаа багасаад яг ингээд роботч жоо хүмүүсийн замдал руу орсон юм шиг санагцсан. За би энийг Монгол Японыг харьцуулаад нэг жишээгээр хэлж намнаа ярьж өгсөн. Намнаа нэг сургуулаад төгсөж Монголд очиж автобусанд цугч исэн чинь ард нь зогч исэн их чинь ингээд амар хатуу цүнхээрээ цүнхнийхээ ингээд үнцэг ирмгээр ингээд намнаа нурууг хатгаад исэн байл да. Түлхээд тэг намнаа ихчээ та битгий миний нурууг түлхээд байна цүнхч амар на цүнхний чинь үзүүр яг ингээд нуруулаа хатгаад өвдөд байна гэдгсэн чинь тэр их амар уурлангуудаа тэг яах юм би энэ цүнхээ чинь гаргаж идчих юм уу тэгсэн гэсэн. Тэгээд за одоо ямар цүнхээ шийдвэрлэлт нь штий тэгээд хатгуулаад явсан гэсэн. Тэгэд Японд болохоор намна нэг удаа нөгөө ажиллаад харчаад метроор харихажсэн чинь нөгөө метро нь ингээд яг юм 1.5 судал тэгээд өөдөөдөөс харсан юм 10 судал болохоор хөгшин настай хүмүүс, жирэмсэн хүмүүс, одоо тусгай хэрэгцээтэй хүмүүс ч юм уу те яг ингээд суудаг санал юм байл да 10 судал. Тэгээд намнаа ингээд амар ядарсан байсан болохоор угаасаа ингээд аруулаа хоосон. Тэгээд нэгэн дээр нь очиод суудсан байл да. Тэгэд яг суух ёстой хүн хүрээдрүүл босоод өгчөндөө гэж бодоод хальт сууж исэн чинь хажууд нь өсөн хоёр ихч бүр амар ингээд намнааг л яриад исэн гэсэн. Йоо яагаад ингэж юм тусгай хэрэгцээтэй хүний сандлыг мэдэрээ суугаад байгаа юм болоо. Энд тэр хэд муулаа за. Намнаа тэгээ чихвчтэй эсэрч нөгөө сонсч исэн юм аа. Онтраачаад тэр хоёрыг аль хүртэл муулах нүгөө сонсоод исэн чинь бүр буудалтай очиж намнаа буудал амар удаан бүр цогсоо зайгүй намнаа ингэ муулаал ингэ энэ суудлал ийм тийм гэд яг ингэ гэхдээ шууд ингэ чичлээд ч юм уу эсвэл ингэ тулаад ингэ дүүрлүүн хандаад ингэ хэлчихгүй хэрнээ хоорондоо бүр амар ингэ чангаар муулаад исэн гэсэн. Тэгэд эндээс бараг харилцаа нь юу н ойлгомжтой болчихно дөө. Япон хүн хоорондын харилцаа ширүүн байна. Ширүүн гэдэг нь юусоо тийм муухай ингээд
ширүүн харьцшаа гэсэн үг ш. Зүгээр л амар хүйтэн байна. Амар амиа утсан байна. Хитрхи нэг тийм хүмүүнлэг бус. Тийм мэдрэмжтэй харилцаатай юм билээ. Монгол бол яг тий бид нар бас мэдэн ш тий. Бусдад төвөг утахгүй бие биеэ дааж авч явах харилцаа биднэрт яталцчихгүй хэрэгтэй. За өнөөдөр намаа ажлаас ирээд бит хоёр нэг татваргүй барааны Донки гээд дэлгүүр арсан. Тэнд нэг ойр зургийн хөрхөн яг л Японы онцлог бүхий бараа бүтээгдэхүүнүүд байдیں۔ Тэд мэдээч Японд ирсэн бол ногоон цайтай бүтээгдэхүүнүүд хамгийн сонин шүү дээ тий. Ер нь Японы хоолны хувьд бол нэг их амтлагч шинтер хэрэгэлдэггүй яг л юмыг байгалийнхаа амтаар өөрийнхөө амтаар ингэж итгэж чухалчилдаг баг амталж байгаа ганц амтлагч нь маань юм хайш. Ер нь айгу тийм өөрийнхөө амтаар иддэг юм билэ. Тэгээд харин десерт бичээн бүтээгдэхүүнүүд нь болохоор ногоон цайтай, васабитай, голчлон тийм амтууд айгүй их гардаг. Одоо хэдтийн амттан хоолнуудыг ямар амттай авъя гэхэлэр чихэрлэг, халуун ногоотой, гашуун гэд ингээд амар олон төрлийн амт байдаг гэж хэлж болохоор хад Японыг бол баг амтгүй гэх юм болов яг л юм оргиорол идэм билээ. Гэтэ ер нь бит гурван аялал бол ингээл юм худалдан авахуд айл эсвэл хоолундад нэг их мөнгө зарцуулахгүйгээр харин юм үзэх үзэр үйлчлэгэндээ илүү анхаарал хандуулах бодолтойгаа. Гэтэ ер нь угаасаа хоол хүнсэнд аль болох бага зардал гаргахаар тооцоолж одоо энгийн хоолны газар сет хоолнууд идэж явахгүй л ер нь хоол хүнснээс үнэтэй болохоор санагдсан шүү. Одоо жишээ нь нэг удаагийн хоол нэг хүний за хямдхандаа л 50,000 төгрөг болж байгаа хгүй. Тэгэхээр чинь тэгэл өдрийн 3 хоол. Тэгээ дээрээс нийлдэв усундаа. Тэгэд яваад байвал хоолндоос их мөнгө зарахгүй гэж ботсон ч гэсэн ердөө суур нугасаа өндөр болохоор санагдсан. Тэгэд метроноос жоох үнэтэй санагцсан надаа. Одоо би ганц л карт намна өгсөн. Тэгээ тэрийг 10,000 yen за нэг 250,000 төгрөгөөр цэнэглээд одоо ингээд 5 чонхгүй бараг дуусж байгаа. Хүмүүс 6 настай болохоор тусад нь нэг билет авах шаардлагагүй гэж байхгүй. Тэгэхэд л бас өндөр санагдсан шүү. За өнөөдөр бит 3 Японы Асакуса юу вэ артлын үг нь Динжожи юу лөө. За яна сүмийн нэр бууралцсан. За ийм Японы онцлог бүхий буддын сүм дээр ирлээ. Энд ер нь зуулчид айгүй хэрдэг. Ирж бурхан мөргөж хүслээ татгадаг ийм алтартай сүм байт юм байна. Тэгээд яг энэ дээрсэн зуулчид бол ихэвчлэн одоо Японы уламжлалт хувцас болох кимоно өмсөж зураг авахулж ин хавар явд юм байна. Тэгэд кимоно ч ер нь айгүй ботсноос айгүй гоё юм билээ харахад. Яг ийм гоё хэлбэртэй. Хүний биеийн хэлбэрээс шалтгаалж шít. Нэг тийм ерөнхий суурь нь бол дандаа ижлэхэн тэгсэр нэг юм материал өнгө гадна чимэглэл энтрээр бүр айгүй хөөрхөн ялгаатай болчдөг. Надад хамгийн гоё нь нэг юм малгайтай хүүдийн шиг хэлбэртэй ирнэ тэрний юм үсээр хийсэн. Тэрний амар гоё санагдсан. Би тэрийг өмсмөр санагдсан ч гэсэн бит 3 бас кимоно өмсөөл энэ хавар яваал ингээд ахлаар баг айгүй л бүтэн өдрийн ажил болж байгаа гэж бодоод энэ удаа кимоно өмссөнгөө. Сая бит 3 бурхан мөрөгчөөд тэгээд хажууд нь нэг сахиус зарт юм билэ. Тэгээд хүн нь ямар сахиус авах юм гэхлээр нь би одоо жин хасч тураадаг тэгээд гуа сайхан гойлыг болгодог. Сахиус авъя гэж хэлээдэг гэж намна. Йоо яаж тий? Та өөрөө хэлийгээд хичээд за амар тэнэг. Тэг би юу яар дан чи хэлж өг. Тэгсэн чи намна хэлсэн байл та. Ингээд жин хасч тураадаг юм гойлыг сайхан болгодог сахиус авъя гэдгсэн чи нөгөө хүн нь яг ч тийм сахиус гэж байхгүй тэгснээс зүгээр ингээд өөрийнхөө хүссэн хүслээ шивнээд ингээд хадгалдаг ийм сахиус л байгаа тэрэнд тураагаад үг гэж залбирчихгүй юу гэдгсэнгээ одтой тэгээд авсан. Тэгэд одоо бурхан татгцсан юм чи ер нь хэрэгжих байхаа гэж юу. Тэгэд энэ сүмийн хажууханд нь нөгөө Skytree-гээд дэлхийн хамгийн өндөр цамхаг харин барилгаараа болохоор дэлхийн 2 дахь буюу одоо нэгт нөгөө Бурж Халифа ордон шүү дээ. Тэг чи тийм өндөр цамхаг байд юм байна. Тэгэд тийш орёгээд хүрээдэрлээ. Нийт өндөр нь 600 гаруй метр гэсэн баха. Гэтэ яг аялагчдыг хамгийн өндөр гаргах цэг нь болохоор 450 метртэй юм билэ. 450 метр гэдэг чинь амар өндөр хаас тий. Дээшээ бүр хагас километр явна гэж боддоо.
Тэгээд яг дээрээс доошоо харахад ингэ юм болгоно амар жижиг. Нэг юм жижигэн лего өрцсөн юм шиг харагддаг юм билэ. Тэгээд эндээсээ гараад харин team lab орж үзнэ гэд билетээ захиалсан байгаа. Би сая орж ирэхээ өмнө намнад нөө Япон хөвөөгийн рамян амсгээд тэгээ бид нар яг ингээл Японы нөхөрхийн үдэндээ юм жижигэн улаан хөшигэн тэртэй тэгэл яг юм жижигэн рамяны газар өгдөө штэ ороолаа харсан чинь юуны чи Япон хөвөө нэг Бангладеш залуу зогсож идэгин. Тэгэл одоо яах вэ? Бангладеш залуугийн гарын рамяныг гисэн. Гэхдээ Токио бол миний яг төсөөлж ирсэн самаагүй илүү олон улсын хот юм билэ. Гадныхаа айгүй их аялагчид чихийн тэгэд ер нь яг суурин ажиллаж амьдардаг хүмүүс чихийн. Тэгэд одоо японочууд ч өөрсдөө нэг тийм үйлчлэгээний ажил арай жоохон хүнд ажиллаа өөрсдөө хийхгүй тэгээ гадныхны хүсэлж одоо тэднэрт боломжийг олгож ажиллаа хийлэгдэг. А гэхдээ нийгмийн хангамж нөөцийн хязгаарлалтаасаа болоод тэднэр нас одоо японочуудад яг үндсэн оршин суугчдад ийм төвхтэй байдал үүсгэн штэ. Одоо жишээ нь ойчралгаас ахуулаад тий. Тэгээ дээрэс нь японочууд чинь ямар юм аль хэдийн тогтцсон дэгж аяг ёс уламжлалтай хэлээ. Гадныхан бол тэдний дагаж ингэж яваад чадахгүй штэ. А тэнгүүд японочууд нь ингэж жоохон гадныхныгаа жоохон нүд үзүрлэх маягтай санагцсан шүү. Тэгэд нөгөө хэдэн ч тийм мэдээж харьцангуй өөр соёл төссөн хүмүүс Японы ийм хатууд дэгж журмыг ингээд тэднэр шиг ингээд дагаж мөрдөөд тийм дотгошоогоо байгаад чадахгүй шүү дээ ойлгомжтой. Тэнгүүд яг тэрэн дээр зөрчилдөхөөр иргэдэнд харьцангуй гадаадууд руугаа жоохон гадуурхах хандлага гаргачих гад идэм билээ. Тэгээ тэрийг заавал гадаадууд руугаа гаргаснаас тийм боломжийг олгосон, тийм бодлогыг боловсруулсан хүмүүс л үл гаргана үстэй гэж юу. Гэхдээ ер нь Япон аль хэдийн тэгж журам, ёс зүйн тогтчихсон, стандарт норм суучихсан, соёл хайрлцаа хүн хоорондоо бүр юм тогтсон норм болчихсон нэг тийм хизээний хөгжиж гисэн өөрийн гэсэн онцлогтой орн муу юм байна. Тэгэд надад ингээ анзаарэгдэж байгаа нь яг ардчлал гэж юм байдаг бах та гэдэг мэдрэмж ягаад чинь төрөөд ах юм. Энэ миний эрх чөлөө гэд ингээд цээжэд хэлдэг тахгүй. Энэ орон зайд хүн болгон өөрийнхөө хязгаараа тавиад үлдсэн хэсгэл минийх гэсэн нэг тийм эсэргээрээ эрх чөлөөгөө эрх чөлөө хэлдэг юм шиг. За бай бай.